3 сарын дараа уулзаж байгаадаа таатай байна. YouTube channel маань 10,000 subscribersтай болвол аль сэдвээр бичлэг хийх үү гэсэн санал хураахад Astral Regulator Thanos 64% санал авч 10,000 special дээр хамгийн хүчтэй Thanos-ын талаар ярьж өгөхөд бэлэн боллоо. Бичлэгээ дуустал нь зээрээ. Nowhere дээр Adam Warlock байгаагаар үйл явдал эхэлнэ. Adam Warlock Universe нэг л зүйл биш байгаа талаар ярилцаж яваад Piped Trollтой цуг шилжиж Thanos-ын хөлөг дээр ирнэ. Thanos-д өөрийн мэдэрч байгаа түнэр харанхуйн талаар хэлтэл түнэр харанхуй ирж байна гинэ. Би бол түнэр харанхуй гэд Adam Warlock-ыг шууд алдаг. 2-7 хоногийн дараа Adam Warlock Chandelier гариг дээр ахин төрөхт нь Piped Troll ирж тэр хоёр Long Dead World гих гариг дээр шилжиж иртэл шууд Adam Warlock-ыг пуужингаар Thanos алдаг. Thanos өөрийн ирээдүйн хувилбараасаа тушаал авч нууцлаг Эрдэнсийн газрын зургийг авч Эрдэнсээ олохоор цэргүүдийн хамт явцгаадаг. 2-7 хоногийн дараа Thanos-ын төрлөх гариг Titan дээр түүний дүү Eros өөрийн AI туслах Isaac-тай Kang-ийнхтай төстэй өөрийн цаг хугацаагаар аялдаг бугуучийн талаар болон байршил тогтоогчийн талаар ярилцаж байдаг. Энэ үеэр нэг нэргүү гариг дээр Adam Warlock ахин шинээр төрж Piped цуг шууд Titan гариг руу шилждэг. Thanos өөрийн дүүгээ барьж авахаар хайж байхад нь Eros үл үзэгдэг болоод хойноос нь гитэж очоод Thanos-ыг цэргүүдээ аваад явж байгааг холоос ажиглаж байхад нь Adam Warlock ирээд Thanos-ыг хаана байгаа талаар асуухад нь Kang-аас хулгайлсан сэлбгээрээ хийсэн бугуучаараа байршлыг нь тогтоож чадна гэж хэлж дуусаагүй байхад нь ахаад пуужин орж ирээд Adam Warlock-ыг алдаг. Хаа нэгтээ ирээдүйн Thanos, одоо цаг үеийн Thanos хоёр ярилцаж байдаг. Би энд юу хийж байгаа юм? Eros-ыг чи энд байна гэж бодоо юу? Тийм. Тэр чиний төлөвлөгөөнд тийм чухал байна гэж юу? Тун их. Бас бидний холбоотой асуудлууд байна гэд Thanos байршил тогтоогчийг нь устгаад Eros одоо олдохгүй байгаач удахгүй олтно. Чи над шиг болох хугацааг богиносгох юм бол цаг хугацаанд өөрчлөлт гарна. Eros бол бидний сансрын ажлын гол түлхүүр. Түүнийг хэрэгтэй болтол нь бүх хичээл зүтгэлээ түүнийг олоход зарцуул. 2127 онд Zelchia гариг дээр Pip Eros 2 шилжиж ирэхэд Thanos байдаггүй. Чи буруу гариг дээр аваад ирчихлээ. Би тгээгүй. Гэсэн чинь тэд нэг өдрийн өмнө шилжээд ирчихсэн байдаг. Бас нэг сонин зүйл нь яг дэлхий шиг ногоон 3 өөр төрлийн ухаант төрөл зүйл амьдардаг байсан газар цүл болоод Thanos-ын хийгээд байгаа зүйлээс болж цаг хугацааны шугамд өөрчлөлт орж байгааг тэр хоёр анзаардаг. Pip Eros 2 Thanos-ын байгаа газар руу шилжихэд Mistress Death-ийн домейнд шилжиж ирдэг. Задгай сансарт 2 цагийн өмнө Thanos хайгаад байсан сүлд одоо олж дотор нь байгаа зүйлийг авахаар оролдож би энэ арга ясн гартлаа гимтэж байгаад эцэст нь хайж байсан зүйлээ олж авдаг. Одоо цаг үед Thanos Death-ийн домейнд ирэхэд Mistress Death чи энд байх ёсгүй гэд сэргүүд нь Thanos руу дайрахад Thanos бүгдийг нь алаад олж авсан зүйлийнхээ тусламжтай Death-ийг өөртөөгөө нэгтгэж Thanos Death-ийн бүх хүчийг өөртөө авдаг. Thanos-ыг шилжээд явсныхан дараа Pip Eros 2 гарч ирээд Thanos-ын төлөвлөгөөг бүрэн мэдэх зорилгоор ирээдүй рүү хэдэн жил аялдал осолдсон Galactus-ын хөлөг дотроос Marvel-ийн ихэнх хүчтэй дөрүүдийн чадварыг сорсон Thanos гарч ирээд шилжээд явчихдаг. Thanos олж авсан зүйлээ ашиглан Master Order, Lord Chaos, Kronos, Master Hate, Mistress Love, Infinity Stone-тэй нэгдсэн байгааг хараад Eros өшөө цааш цаг хугацаагаар аялахаар шийдэн цааш явдаг. Adam Warlock ахин төрөхөд Living Tribunal гих асар хүчтэй Marvel-ийн оршихуун хажууд төрсөн байдаг. Adam Warlock болоод байгаа бүх зүйлсийн талаар хэлж, Universe өөрчлөгдөж байгаа болон Thanos-ын олж авсан зүйлийн талаар хэлэхэд Living Tribunal тайлбарлаж өгдөг. Хязгааргүй олон бодит байдал оршин байдаг. Хийсэн сонголт болгон шинэ бодит байдлыг бий болгодог. Энэ тэлж байгаа бодит байдлын сүлжээг барьж тогтоох нэгнээс нь тусгаарлах зорилгоор бодит байдал болгонд нэг Astral Regulator бүтээсэн байдаг. Энэ удаад Thanos Infinity Stone цуглуулад ертөнцийг эзлэх биш, өөрөө бодит байдал болох зорилгоор Astral Regulator-ыг авсан талаар хэлж, Living Tribunal Adam Warlock-т Thanos-ыг зогсоох үүрэг өгдөг.
Eros Pip хоёрыг ирээдүйд ирэхэд Thanos аль хэдийн бүх амьд оршихуйг бактерич үлдээлгүй устгасан байдаг. Living Tribunal One Above All-тай уулзахад One Above All энэ universe юу болоод бүх зүйл занал хийлээд байгааг асуухад болсон бүх зүйлийг хэлэхэд One Above All Astral Regulator нь бодит байдлыг тусгаарладаг зүйлээс гадна нэг нэгнтэйгээ холбоотой. Бас Living Tribunal-ийн universe-ийн Astral Regulator салсан учраас олон ертөнцид аюул тулгарсан байдаг. Энэ ертөнцийн Thanos One Above All-ийн санааг зовоохоор хэмжээнд очисон байгаа нь хэр хүчтэй болон аюултай болсныг нь харуулдаг. Одоо цаг үеийн Thanos ирээдүйн Thanosтой ярилцаж байхдаа ирээдүйн Thanos яагаад өөртөөгөө уулзаж зөвлөгөө өгөөд байгаа талаар асуухад хэдий ирээдүйд Astral Regulator Thanos болж чадсан ч одоо цаг үед хэн нэгэн төлөвлөгөөг нь тасдуулах юм бол ирээдүйд хүчтэй болж чадахгүй учраас хизээ юу хийх ёстойг нь хэлж өгч байсан ба Адам Warlock-ыг гарч ирэхэд нь л алаагүй байсан бол төлөвлөгөө нь бүтлгүүтэх аюултай байсан талаар хэлж өгдөг. Өнгөрсөн цаг үед хүүхэд Thanos унтаж байхад нь Pip-тэй Troll Eros хоёр цаг хугацаагаар аялж ирээд Eros ирээдүйд ямар аимшигтай зүйл тохиолдохыг харсан болохоор өөрийн ах Thanos-ыг алах гэж байхад нь Adam Warlock шилжиж ирж хэрвээ Thanos-ыг алах юм бол ирээдүйд Infinity Stone-уудыг цуглуулж ертөнцийг устгах гэж оролдож байсан өөрийг нь хинч зогсоож чадахгүй гэж хэлэн болиулан 2018 онд шилжиж ирэхэд нь Adam Warlock шууд Eros-ыг алахад нь Pip-тэй Troll "Чи яагаад Eros-ыг алчих вэ?" Ингэж байж л томшгүй хүмүүс амьд үлдэнэ. Ирээдүйд хаана ихтэй ирээдүйн Thanos "Чи энд Eternity Infinity хоёрыг дийлж байж над шиг болно. Чиний дайснууд чинь ирчихлээ" гэд хоёрын эсрэг нэг тултаад одоо цагийн Thanos олж авсан хүчнүүд болон Astral Regulator-ыг ашиглан энэ тэнцүү тулдаг. Infinity хүчээ ашиглан Thanos-ыг хэдэн 100 жилээр хөгшрүүлэхэд Thanos яг одоо бууж өг. Thanos-ийн үгсийн санд тийм үг байхгүй гэд Eternity болон Infinity-г сорж авдаг. Үүний дараачаар Living Tribunal өөрийн биеэр асуудлыг шийдвэрлэхээр Thanos дээр ирнэ. 2018 онд Eros үхлээс иргэн ирнэ. Юу болсон бэ гэвэл Death чамайг Thanos миний хүчийг авахар явуулсан уу гэд Death Realm-ээс хөөсөн байдаг. Eros уурандаа "Чи намайг яачих вэ? Чи намайг өөр шигэ Thanos шиг болгочихлоо" гэд дайрахт нь "Чиний хүч тоолж баршгүй олон бодит байдлыг аврахад хэрэгтэй гэж тайвшруулахыг оролцсон ч чи ингэснийхаа шанг хүртнэ" гэхийг сонссон Adam Warlock санаа алддаг. Ирээдүйд олон сүрсэн гариг дундаас одоо цаг үеийн Thanos гарч ирдэг. Living Tribunal-ыг ялж хүчийг нь авч яг л ирээдүйн Thanos шиг хүчтэй болсон байдаг. Ингэснээр хоёр Thanos нэгдэн Astral Regulator Thanos үүсдэг. Энэ хүрээд өнөөдрийн бичлэг маань өндөрлж байна. Хэрв та манай шин сонирхолтой бичлэг үзхийг хүсвэл лайк болон subscribe дарж share хийгээрэй. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.